Здравствуйте, уважаемые. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Энэ жил дөнгөж 6 дугаар сарын сүүлээр л шөндөө харьцангуй дулаан хонж жинхэнэ утгаараа зуны дулаан цаг ирлээ. Би 1972 оноос хойш бүс нутгийнхаа цаг агаарыг ажиглан судалсан. 5-аас 6 дугаар сард ингэж олон хоног үргэлжлэн бороо орсон үеийг санахгүй байна. Ямар тач зуны дулаан цаг ирсэн болохоор ургамал ногоо хурдан ургаж томрох үе эхэлж байна. Харин бид ургамал ногоогоо илүү сайн арчлан ургуулах шаардлагатай боллоо. За ингээд ирэх өдрүүдэд биднийг талбайд ямар ажил хүлээж байгаатай хамтдаа танилцгаая. Цэцэрлэгт маань бөөрөлцгөн ингэж ургаад байна. Өвөл маш хүйтэн байснаас олон мөчөрхөлдсөн. Тийм учраас тайрч авсан. Ингэж тайрч ургамалд цочрол өгсөн ч гэлээ жимсээ өгөхөөр харагдаж байгаа биз? Бөөрөлцгөн эд цэцэглэж байна. Мөн мөчөрт жимс нь бүрлдэж байгааг та бүхэн хараарай. За бөөрөлцгөн бол усан дих дуртай ургамал. Тийм учраас эд цэцэглэж жимс гарч байх үед нь сайн услаж өгөх хэрэгтэй. За тэгээд цагаагаар дулаарч хураа халуун үе болоод ирэхээр бөөрөлцгөнийг нөгөө гайхал аалзан хажиг барьчих гээд байдаг. Энгийн нүдэнд бараг харагдахгүй хортон шавж юм а. Та бүхэн хажигны эсрэг акрицид төрөл бүрийн бэлтгэл ашиглаарай. Тухайлбал нейрон, антиклиш болон хачигны эсрэг үйлчилгээтэй искраг одоо аваад бэлтчихээрэй. Цагаагаар халаад хуурашаад ирэхээр нь хороо цацаад урдчлан сэргийлэх хариуцлал хийж өгөөрэй. За тэгээд уламжлал ёсороо бөөрөлцгөний үндэснээс салж ургасан залуу ишнүүдийг нь цэвэрлэх хэрэгтэй. Сайн зэйтүүгээр ингээд хадчих, эсвэл тример буюу өвс хадагч ашигласан ч болно. Харин гербицид хор хэрэглэж огтоос болохгүй. Учир нь их ургамлын үндэс хөрсөн доор салаалж ургаад мандлын гадна талд энэ шин залуу иш мөчрүүд нь ургаад гараад ирсэн юм а. Гербицид хэрэглэвэл бөөрөлцгөн бүхлээрээ үхэж устна гэсэн үг. За тэгэхээр үзэгчдээ жимс нь бүрлдэж байгаа энэ үед бөөрөлцгөнөө бид онцгойлон анхаарч арчилгаа хийх хэрэгтэй болох нэ. Традиционно в конце июня мы с вами 6 дугаар сарын сүүлээр жимлист буюу зарим хүмүүс балт далан хальс гих жимс ургацаа өгдөг юм а. Хүүтэнд хамгийн дэсвэртэй олон наст гайхалтай ургамал. Далан хальсны маш олон сорт байдаг. Бүрээд селекцийн сортууд сүүлийн үед гарсан байна л. Би 2 сортын далан хальс тариалсан. Герда арай жижиг жимстэй. Харин изюмка сорт нь ийм урт хэлбэртэй жимстэй. За тэгээд бас Глубая Бритино сорт тариалсан, бас Камчаткийн хэд хэдэн сортуудыг би тариалсан байгаа. Сайхан ургаж байна. Энэ жил 6 дугаар сард жаахан сэрүүхэн байсан учраас далан хальс маань бүрэн боловсрч амьдсангүй. Тиймээс 6 дугаар сарын сүүлээр биш 7 дугаар сарын ихээр жимсээ түүх болох нэ. Сортоос хамаарч ургац авахар байна. Энэ Герда сорт. Хасах 48-ын химийн хүүтнийг дисэж чадлагүй зарим мөчрүүд нь хөлдсөн. Нэг нь төгсөн болохоор дайрч аваад галдаа хийчих нь. Мөн би ургамлын бөөс буюу телианы эсрэг ариутгал хийсэн байгаа. Биологийн гаралтай биотлын бэлтгэл ашигласныг та бүхэнд харуулж байсан. Одоо энэ навчийг дэлгээд үзье. Ургамлын бөөс буюу телиа нэг чалга байна. Сайн устгаж чаджээ. Ургамлын гаралтай бэлтгэл нь хортныг шууд бус тодорхой хугацааны дараа айжмаар устгадаг онцлогтой. Ургацаа хурааж дуусаад шаардлагатай бол дахин нэг ариутгал устгал хийгээрэй. Мөн одоо жимсээ маш сайн услаад өгөхөө битгий мартаарай. Жимсэгний мод бутнуудад бороо орсон ч гэсэн ус илүүддэггүй юм шүү. Прошло уже больше 2 недель. Задгаа талбайд лойлын үрслэгээ суулгаснаас хойш 2-7 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд сэрүүхэн байснаас ургалт нь жаахан зогсонго байсан. Харин ойрноос шөндөө дулаахан хонж байгаа болохоор сайхан ургаж байна. Лойлын ишний хажууд гарсан жижиг иш навчнуудыг нь тастаад авчихаарай. За хараарай, энэ иш дундах зайд нь гарсан иш навчийг нь тастаж авна гэсэн үг шүү. Одоо бордоход хамгийн тохиромжтой үе нь ирээд байна.
Хүлэмжийн лойлыг бид хэд хэдэн удаа бордож болдог бол задгаа талбайн лойлыг ганцхан удаа бордоход хангалттай. Хамгийн хямд бордоо бол дахта болон дахианы сангасны уусмал. За тэгээд хүсвэл манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Садэм дэлгүүрээс лойлонд тусгаалan зориулсан бордоог худалдан авч болно. Надад энэ усан дуусгадаг шахмал бордоо нэг таалагдсан. Сайн бордоод аваарай, нэг удаа бордоход хангалттай гэдгийг битгий мартаарай. Бид голдуу сувг гарган лойлоо дотор нь тариалдаг. Танаа талбайд их бороо орж өнгөн хөрс нэгтрахаар ногоороод хөвд гараад эхэлдэг. Ийм тохиолдолд заавал хөрсөө сэрэгжүүлэх шаардлагатай болно. Хөрсөө сэрэгжүүлэхгүй бол ургамлын үндэс хүчил төрөгчөөр дутагдж эхэлдэг. Сэрэгжүүлэхдээ лойлийнхоо үндсийг гэмтээхгүй хөнгөн сэрэгжүүлэх юм шүү. Харин хөрс нэгтэрч ногоороогүй эсрэг хөрстэй бол ойрхон сэрэгжүүлээд байх шаардлагагүй. За одоо хамтдаа салаатны ургамлууд хэрхэн ургаж байгааг харцгаая. Энд салаатны гиж горчица салаатная, хажууд нь зэрлэг руккола, московская парникови салаатны навч тэгээд бууцаа ургаж байгаа. За энэ хажууд нь жижиг харагдаж байгаа нь кинза буюу кирандр. Жаахан хоцорч ургаж байгаа удахгүй гүйцэд ургачихна. За эдгээр шинэ ногоог түүж аваад шууд хүнсэндээ болж өгвөл өглөө өлөн илгэн дээрээ идэхийг зөвлөж байна. Сайтар угаагаад холиод идвэл витамины иж бүрдэл болно шүү. Яг ингэж салаатны гиж руккола, салаатны навч тэгээд бууцаа аваад яг ийм баглаа болгоод идэж чадах хэмжээгээрээ сайн идээрэй. За тэгээд эдгээрийг хурааж авсныхаа дараа энэ мандал дахин шинэ үр суулгах болно. Улмаар 7 дугаар сарын сүүл 8 дугаар сарын эхэнд шинэ ургацаа дахиад авна шүү дээ. Энэ 6 дугаар сарын 10-наас 15-ны хооронд талбайхаа хамгийн дулаан дуртай ургамлууд болох хурган гуа буюу кабачок, за тэгээд холууг задгаа талбайд суулгасан. Зарим хүмүүс тарвас амтд гуа патисонд суулгасан байлээ. За үзэгчдээ хурган гуа буюу кабачокийг дорхонд ингэж ургуулж болдог юм. Энэ аргаар 2 дахь жилдээ би тариалж байна. Буталж ургадаг сортын хурган гуаг дорхонд тариалж болно. Царс мутан торох байгаа юм. Би өмнө нь энэ торхонд байцаа дардаг байсан. Одоо шороогоор дүүргээд ногоо тарьж байна. Торхны диаметр нь 50 см, хурган гуад бол хангалттай хэмжээ юм а. Гэхдээ мэдээж бордоод хөрс нэмж өгсөн хурган гуа угаасаа их чим тижэл шаарддаг ургамал болохоор тэр дөнгөж саяхан бас услалаа. Шарлсан навч ганц байсныг нь би доороос нь тастаад авчихлаа. Үрслэгээ маань хөрсөндөө сайн дасан зогцож ургасан ч өдөртөө цэрүүхэн байсан болохоор сайн томорч ургалгүй удлаа. Сая дулаархтай зэрэгцээд маш хурдан томорч иш навчин задраад ургаад эхэллээ. За энэ бол торхонд ногоо тарих маш сайн дуршлага юм а. Мөн хурган гуага талбай чимэглэхэд ашиглаж болно. Хаанч зөөгөө тавьчихж болно. Хамгийн гол нь нар сайн дуусах газар тавина гэдгээ мартаж болохгүй шүү. Вот так выглядит тыква. За харин энэ бол холуу. Ерөнхийдөө хурган гуанаас илүү дулаан дуртай ургамал. Азар гадаа цагаагаар тийм дулаахан таата биш байсан ч гэсэн хөрсөндөө сайхан дасан зогсож ургаж чадлаа. Одоо дулаарч байгаа болохоор илүү хурдан томорж ургах болно. Ирэх өдрүүдэд иш навчин шууд задраад дэлгэрээд ирнэ гэдэгт итгэлтэй байна. Холуу томорч хангалттай сайн ургаг гэд энд тарьсан. Холууг торхонд тарьж болдоггүй юм. Учир нь их зай талбай эзэлж ургадаг. Холуу мөн их ус шаарддаг ургамал, мөн хөрснөөс шим тижэлийг ихээр сорж авдаг. Тийм учраас хуучин банзаар ийм мандал хийж өгсөн, дотор нь бууз, шимт хөрсөөр дүүргэсэн байна. Одоо хогийн ургамлыг нь түүгээд хөрсийг нь сэрэгжүүлэх болно. Хөрсийг нь сэрэгжүүлэхээр үндсэнд очих хүчил төрөгчийн хувь хэмжээ нэмэгддэг юм а. За хургангуа холуу хоёрт яг ижилхэн ургамлын бөөс буюу бахчавая тэлягих хортон үүрлэх гэж байдаг. Жаахан хожуу зуны төгсгөлд гарч ирдэг хорт юм а. Би искра бэлтгэлээр цэцэрлэгийнхаа мод бутыг ариутгахдаа хургангуа холуу хоёроо давхар ариутгаж өгсөн.
цэвэр урдчлан сэргийлэх арга хэмжээ авсан хэрэгэ. Одоо хулууга томорч ургаад эхлэхээр нь услах усныхаа хэмжээг бас нэмэгдүүлж өгөх хэрэгтэй шүү үзэгчтэй. Дозы полива. Ну, еще одна овощная культура. За манай бүс нутгийнх нь тэр болгон тариалаад байдгүй ургамал бол гишүүнэ. Гишүүнэ нь хүнсний ногоонд хамаардаг боловч чанамал хийж жимс шиг амтрахан идэж болдог ургамал юм а. Зөвхөн чанамал төдийгүй бас каваас хийж болно. Одоо ургамал маань эд сайхан цэцэглэж байна. Нэгэн цэцгэлсэн болохоор анхны ургацаа тайрч аваарай. Ургац гэдэг нь цэцэгтэй энэ иш биш, харин гишүүнэгийн энэ урт навч юм а. Ну, вот так они выглядят. Харахад ягаандуу туяатай байгаа үстэй. Түүж аваад навчийг нь бусд нь тайраад хайчих. Зөвхөн энэ ишийг нь ашиглах болно. Навч болон цэцэгсийг нь талбайдаа үлдээлгүйгээр задлж бордоо болгохоор компост руугаа хийчихээрэй. Харин ишээр нь надад Жидинский орионыхны зааж өгсөн ёсоор хайслахгүйгээр 4-5 см урттай хэрчээд дээрэс нь элсэн чихэр цацаж өгөөд савнд хийчих нь. Тэнд нь хонуулаад маргаашнаас нь шууд чанамал хийчих нь дээ. 100 манай байгаль орчмын бүс нутагт хамгийн түрүүнд гишүүнийгээр чанамал хийдэг юм. Гишүүнээ нь өөрөө их ашиг тустай ургамал. Тиймээс та бүхэн талбайд ядаж нэг бод гишүүнээ тариарай. Заавал мандал гэлтгүй хашааныхаа аль нэг болонд тарьчихж болно. Олон наст ургамал би 3 жилийн өмнө энд шилжүүлэн суулгасан. Арчилгааны хувьд зөвхөн услгаал шаардлагатай. Тэгээд л ингээд сайхан ургачих нь. Анхны ургацаа хураасныхаа дараа сайн услаад өгөөрэй. Тэгээд ердөө 2 сарын дараа дахиад сайхан ургаад гараад ирнэ. Тэр үед нь бид 2 дахь удаага ургацаа хурааж авах болно. За тэгэхэд бөөрөлзгөн үхрийн нүд гараад ирчих нь гишүүнүүдтэйгээ холиод чанамал хийсэн ч болно. Харин тэр хүртэл энэ анхны ургацаараа хийсэн чанамлаа хэрэглэж байя. Ну, не могу не показать, как выглядит на нашем. За манай энэ мандлын хөрсийг эрүүлжүүлэх зорилгоор тарьсан сэдрит ургамал бол гэж хэрхэн ургаж байгааг нь удаан харуулъя. Энэ хоёр мандалд хэдэн хоногийн зөрүүтэй гэж суулгасан. Ургалтын хувьд бараг ялгагдах юм алга. Харин хожуу суулгасан нь илүү өндөр ургасан юм шиг харагдаж байна. Магадгүй нар баг туссан болохоор гэрэл рүү тэмүүлээд дээшээ ургачихсан бололтой. Одоо цэцгэс цомрлогоо нээхэд бэлэн болжээ. Суудалтаа гараад ирчихсэн байна. Дөнгөж цэцгэлэхээр нь хадаж авах хэрэгтэй бол. Тайрч хадахад тун харамсалтай байдаг. Шар цэцгэс мандлаад үргээд зүгийн ревэхэд тойрч нисээд л. Гэхдээ би хөрсөө эрүүлжүүлэх зорилгоор байгалийн бордоо болгох зорилгоор тариалсан болохоор яг тэр үед нь хадах хэрэгтэй. За ингээд хэд хоногийн дараа цэцгэлжих байхаа. Бараг цагаар 7 дугаар сарын эхэнд цэцгэлэхээр нь гिचээ хадаад ургасан хөрсөнд нь буцаагаад буулж бордоо болгодог. Ирэх жил энэ хөрсний үржил шим нь эрс нэмэгдэнэ. Мөн элдэв төрлийн өвчлөл хортон байхгүй болно. Мөн дарааллын дагуу дараа жил ээлжид мандалдаа эрүүлжүүлэх зорилгоор тариалах болно. Ну, ухаживая за огородными овощами. Одоо хамтдаа хөлөмжийн ногоонуудын арчилгааны талаар ярилцъя. Гадаа дулаархын хэрээр хөлөмж доторх дулаан нэмэгдэж байна. Ургамал хэд халдаас зочрол авахгүй тулд агааржуултыг нь сайн хийж салхилуулж байх хэрэгтэй. Ялангуяа гадаа 25 хэмээс дээш халаад эхлэвэл заавал салхивчаа нээж салхилуулж байх ёстой шүү. Манай хөлөмжинд цэсэнцэр овгийн 3 ургамал ургаж байгаа. Ургалтын хувьд хэвийн, туслын услгааны систем ашиглан услгаа хийж байгаа. Лойлын хувьд би 3 сортыг тарьсан байгаа. Чинжүү удахгүй ургацаа өгч эхлэхээр харагдаж байна. Чинжүү маань тун сайхан томорч ургасан байгаа биз? За мөн баклажан энд ургаж байгаа. Энд тарьсан ургамлуудаас хамгийн дулаан дуртай нь баклажан юм. Одоо баклажан цэцэглээд эхэлчихсэн. Туслын услгааны систем ашиглаж услгаа хийдэг. Туслын давтамж хурдыг нь тохируулах нь тун чухал байдаг. Ургамал хараахан гүйцэд томорч ургаагүй байгаа болохоор усны урсгалыг багасгасан байгаа. Томорч ургасан хойно нэмээд өгнө. 500 литрийн багтаамжтай энэ канистрт байгаа ус 3 хоногт хангалттай хүрдэг.
За хөрс зарим газраараа ногоорсон хогийн ургамал зохиучсан байна. Тиймээс хөрсөө сэрэгжүүлж зэрлэгийг нь зулгаж авах хэрэгтэй. За нэг зүйл онцгойлон анхааруулan хэлэхэд баклажаныг аалзан хажиг барьж гэдэг. Хамгийн дуртай ургамал нь гэж хэлж болно. Хүмүүс аалзан хажгийг дийлэхгүй болохоор баклажан тарихаа болдог. Гэхдээ хортон шавьд устгах олон төрлийн сайн бэлтгэлүүд гарсан. Хүсвэл урдчтан сэргийлэх үйлчилгээтэй хорнуудыг ашигласан ч болно шүү дээ. Одоо дөнгөж цэцэглэж эхлэж байх үед нь амжаад хороо цацаж ариутгал хийгээрэй. За энэ жил би анхудаа хүлэмжиндээ 2 ширхэг тарвас тарж дурчиж үзэж байна. Гадаа хэдийгээр цэрүүхэн байсан ч хүлэмжинд бол хангалттай дулаан байсан. Тиймээс гайгүй ургац авчих байх. Тарвсаа дээш нь сойх аргыг хэрэглэж үзэхээр төлөвлөж байна. Тарвсаа газарт биш агаарт дүүжилж ургуулна гэсэн үг. Хүлэмжийн ногоонуудаа үргэлжлүүлэн сайн анхаарч арчлаарай. Ил талбай тарьсан ногоонуудаасаа дутхгүй сайн арчилгаа шаарддаг юм шүү. За одоо төмсний арчилгааны талаар ярилцъя. Таны тарьсан төмс хэдийнээс соёолоод сайхан ургаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Сортоосоо хамаарч төмсний ботны өндөр өөр байх шиг байна. Одоо гадаа дулаараад ирэхээр өвд сайхан ургах болно. Яг үннийг хэлэхэд гадаа цэрүүхэн ойрхон бороо орж байсан учраас би энэ талбайд нэг ч удаа услага хийж өгөөгүй. Дулаан жилүүдэд бол заавал услах ёстой байдаг юм шүү үзэгчтэй. Одоо төмснийхөө бутыг манаж өгөхөөс урьдчилж зэрлэг ургамлаа цэвэрлэх хэрэгтэй шүү. Та бүхэн хараарай. Цахилгаан культиватор буюу хөрс сэрүүлэгчээр энэ хэсгийн зэрлэгийг түлээ. Культиватораар явсан энэ хоёр игнээ хогийн ургамалгүй цэвэрхэн болсон байгаа биз. Одоо үлдсэн игнийг нь цэвэрлэж харуулах болно. За олон төрлийн хогийн ургамал ургасан байна. Ширица байна. Марбелая буюу цагаан лөөлж байна. Зэрлэг ургамал хөрсөнд очих чийг хөрсний шимт хижээлийг нь булаах аюултай. Зарим хогийн ургамал төмснөөсөө ч өндөр ургаад нарыг нь халахалчихдаг. Тийм учраас төмсний бутыг манхаас урьдчилж бүх зэрлэгээ түүж устгаарай. Одоо цагт гар зэйтүүгээр биш механик аргаар ажлыг амжуулдаг болсон шүү дээ. Энэ бол аккумулятортай буюу батарейтай культиватор. Ашиглахад амархан, элдв зааварчилгаач хэрэггүй. Хэрэглэхэд хэлбэр байгаа биз дээ. Тэр том техниктэй харьцуулахад ашигт үлийн хувь багтаа. Гэхдээ 15 см-ийн диаметртэй энэ шүднүүд жижиг хогийн ургамлыг устгахад бүрэн хангалттай. Батарейг солиод эсвэл цэнэглээд байхад хангалттай. Ингэж тасдахаар зэрлэг ургамал үндсээрээ тасарч айжмаар хатдаг. Харин бороотой үед бол ингэж ухаж тасдах хэрэггүй. Хөрс хуурай үед хогийн ургамал хурдан хатаж өгдөг гэдгийг санаарай. За цахилгаан культиватор нь хамаагүй хүчтэй. Би төмсөө 65-аас 70 см-ийн зайтай игнэнд суулгаж өгсөн. Учир нь ийм техник хэрэгслүүдийг ашиглахад хангалттай зай гаргаж өгсөн хэрэгэ. Тааж гисэн төмсөө 70 см-ийн зайтай суулгаж хэвшээрэй. Техник явахаас гадна төмс ургахад хангалттай зай шүү. Игнээ хоорондын зай багадаа 50 см байхад төмсний бутаа гэмтээхгүйгээр хөрсөө зэрэгжүүлээд зэрлэгийг нь устгахад хангалттай байдаг юм. Гэхдээ жаахан шүргэж гэмтээхэд санаа зовлтгүй. Учир нь ургамалд энэ нь ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. За дараагийн бидний хийх ажил бол төмсний бутаа манах. Төмсний бут 25-аас 30 см өндөр болохоор нь манаж өгөх хэрэгтэй байдаг юм а. Сорт бүрийн төмс өөр хурдтай ургадаг. Жишээ нь адрета. Энд 7 игнэ адрета сортын төмс тарьсан. Анхлан сайн ургаж бутан томордог. Бутнууд нь одоо 40 см болон түүнээс өндөр ургачихсан байна. Нэгэнт ингэж өндөр ургасан болохоор төмснүүдээ би манаж өгсөн байгаа. Харин та бүхэндээ мотоблокын тусламжтайгаар төмсөө хэрхэн манаж болдгийг харуулахаар энэ хэсгийг үлдээсэн Viking маркийн мотоблок ардаа тусгай нэг игнээ манах анжистай
хурд зэйтүү барьж цаг хугацаа хүч хөдөлмөрөө зарцуулж байхаар ийм бэлэн техник аваарай үзэгчтэй. Яваад өнгөрөхөд чинь бүтэн игнийг манчхан шүү дээ. Мэдээж механик багаж ашиглах гэж байгаа бол анх суулгахдаа игний хоорондын зайг зөв тооцох хэрэгтэй. Би төмсөө 70 см-ийн зайд игнэлэн суулгадаг. Тэгэхгүй бол бутаа гэмтэх эрсдэл үүснэ. За техникээ асааж ажиллаа эхлүүлцгээе. Работаем. Би ухарч явснаа тайлбарлаад өгье. Хөрсөө нэг тийш нь овоолж, сувгийн налууг нэгэн чигт гаргахын тулд ингэж явсан юм а. Би дараа шаланг ашиглан энэ гаргасан шуудууныхаа дагуу услага хийж өгөх болно. Шаланг ашиглан услага хийхэд илүү амар, илүү үр дүнтэй байх зорилгоор ингэж тооцсон хэрэг. За дараагийн игнийг манж үзүүлье. Нэг игнэнд төмсний 50 бут байгаа. Манахад ердөө би хэдхэн минут зарцууллаа. Харин та гараараа хурцдэд зэйтүүдж мансан бол хэдэн цаг ямар хөө хүч хөдөлмөр зарцуулах байснаа тооцоод нэг үзээрэй. Танаад манайх шиг эрэгчил төмсөө тариалахаар амрааж байгаа талбай байгаа бол зэрлэгийг нь түүхээ битгий мартаарай. Тэгэхгүй бол энэ талбай чинь зэрлэг ургамлын хүрээлэн болж хувирна шүү. За тэгээд үрээ үлдээж хөвөл хэдэн 10 жил хөрснөөс нь салахгүй ургасаар байх болно. Зэрлэгийг аль болох баг дээр нь цэцэглэж үрээ цацгаас нь өмнө түүж устгах хэрэгтэй байдаг юм. Одоо дахиад хөрс сэрүүжүүлэгч буюу культиватор аваад устгал хийе. Талбайхаа энэ хэсгийг би зэрлэгээс нь цэвэрлээд сэрэгжүүлчихсэн байна. Үр нь унаад өөрөө ургасан наран цэцгийг бол харин үлдээсэн. Цаг агаар бороо хэрэг орохоос шалтгаалаад энэ зун энэ цэвэрлэгийг би 2-3 удаа давтах. Зэрлэг дагаад ургаад гараад ирдэг юм. Харамсалтай нь бид зэрлэг хогийн ургамлыг 100% устгаж чадахгүй. Учир нь хөрсөнд квадрат метр тутамд хэдэн мянган өр нуугдаад үлдчихсэн байдаг юм. Тэдгээр нь олон жилийн турш хөрсөнд хуримтлагддаг. Тэгээ таны амрааж байгаа талбайд чинь ургаад гараад ирнэ гэсэн үг. Тийм болохоор зэрлэг ургамалтай цаг гаргаж тэмцэх хэрэгтэй шүү. За ирхэм үзэгчтэй талбайдаа гербицид ашигласан туршлагаасаа хуваалцъя. Энэ бол шинэ бүтээгдэхүүн хос үйлчилгээтэй Demesus Mura гибрид хос. Яаж цацаж хэрэглэхийг нь би өмнөх дугаараараа үзүүлсэн. Энд халгай өндөр ургаж маш шигүү тархсан байсан. Заавар дээр нь тариалангийн ургамал тариалахаас бусад талбайг цэвэрлэхэд ашиглана гэж бичсэн байна. Энэ хашилгын дагуу ногоо тарихгүй учраас би гербицид хэрэглэж үзсэн хэрэг. Хашааны болонд ургасан зэрлэгийг гараараа зулгаад цэвэрлэнэ гэдэг бол үнэхээр төвөгтэй ажил. Тиймээс гербицид ашиглалаа. Хорн ургамлын навч ишинд шингэж ургамлын бүх хэсэгт дамждаг. Ингэснээр олон наст ам бүхтэй ерөг өвс буюу пирэг хүртэл үндсээр нь устгаж чадлаа. Одоо цэвэрлээд авчихъя. Та нартаа үзүүлэх гэж үлдээсэн хэсэг бол энэ юм а. Бусад хэсгүүдийг нь би айл хэдийнэ цэвэрлэжсэн байгаа үстэй. За тэгээд энэ хаягдл өвс ургамлаа компост руугаа хийж задлаад бордоо болгоно. Тэгэхээр та хашаа талбайн болон тохоод ургасан зэрлэгийг гербицид ашиглан устгаж болох нэ. Гэхдээ хүнсний ногоо болон бусад ургамлын хувьд аюулгүй зайд гербицид ашиглаарай. Гербицид бол гербицид шүү дээ.
Тиймээс болгоомжтой хэрэглээрэй. Ну и наконец не могу не За одоо показать. мандал тариалсан төмөсний тухай ярьж өгье. 2 дахь жилдээ ингэж ургуулж байна. Энэ жил 5 дугаар сарын 1-нд суулгасан. Өнгөрсөн жилдээ харьцуулахад 7 хоногоор хоцорч суулгасан гэсэн үг. Гэсэн хэдий ч адретэй сортын төмөс ингэж сайхан ургаад байна. Энэ сорт ихэндээ ингэж хурдан ургадаг юм а. Төмсний ургалтын энэ үеийг болцоо буюу цэцгэлтийн үе гэж нэрлэж болно. Бодохгүй цэцэглээд эхлэх болно. Төмс ургах эдгээр үе шатуудаас энэ цэцгэлтийн үеийг онцлоод байгаа шалтгаан нь бац хариуцлагатай үе болохоор тэр юм а. Одоо услага их шаарддаг. Би одоогоор ганцхан удаа усалсан байгаа. Энд нийт 36 бут төмс суулгасан. Төмсний бут цэцэглэгтээ зэрэгцээд хөрсөн дор төмсний болцоо үүсэж бүрлдэж эхэлдэг. Өнгөрсөн жил би 7 дугаар сарын 2-ны өдөр 5 см-ийн диаметртай шин төмс хурааж авч байлаа. Энэ жил хожуу суулгасан цагаагаар сэрүүхэн байсан зэрэгээс шалтгаалаад магадгүй 5 хоногоор хоцорч шинэ ургацын төмсөө авах байх. Тэгэхээр 7 дугаар сарын 10-нд шинэ ургацын төмсөөрөө бид хоол хийж идэхэндээ. За бусад эрт болцын сортуудтай харьцуулахад адреаттай сорт нь зардуулын агуулмж өндөртэй. Эрхэм үзэгчтэй. Хэрвээ танаад сул мандал байгаа бол төмс суулгаарай. Ихэн үедээ гэлгаруудаар бүтээж хочиж өгч дулаалаарай. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд чимэглэлийн ургамлуудын талаар ярилцъя. Чимэглэлийн ургамлууд нь зөвхөн өнгө үзэмж төдийгүй ашиг тус ихтэй ургамлууд шүү. Жишээ нь энэ алтан хязгарын орин улааган буюу Красная калина байна. Гайхалтай сайхан цэцэглэж байна. Сайхан анхлын үнэр талбайгаар нэг үнэртэж байгаа үстэй. Мөн энэ ургамал хүний эрүүл мэндэд нэн ач тустай эмчилгээний гайхалтай жимс өгдөг. Жимсээр нь эрүүл мэндэд дэмжих жорыг интернетээс та хэлбархан олоод авчих нь. Тиймээс талбайдаа морин улааг нь тариалаарай үзэгчтэй. Дараагийн олон наст гоёлын ургамал бол шар зогдор өвс юм. Клематис жолти гэдэг. Би гэхэд хид хідэн удаа дайрт зассан. Тэгсэн ч байнга дээш тэмүүлэн ургасаар л байна. Энэ жил цэцгийн ахианууд нь ялимгүй жиндсэн байж магадгүй. Ямартай ч удахгүй цэцэглээд гараад ирэхээр харагдаж байна. Биднийг баярлуулах нэ. Зогдор өвс их шигүү ширэлдэж ургадаг болохоор тогтмол тайрч байх хэрэгтэй шүү. Үгүй бол гэрийн ханигтай нь битүү бүрхээд ургачихдаг. Зогдор өвс ургуулахын тулд торн нүхтэй хан хэрэгтэй бол. Манайх ийм модон сараалж хийж өгсөн байгаа. За онцгойлон арчлаад байх бол шаардлагагүй, зөвхөн услахад л хангалттай. Тэгээд дээш нь соож уяраа. Эцэст нь цаг тухайд нь илүү мөчрүүдийг нь тайрч авахаа битгий мартаарай. За энэ бол алдарт Эрицинус буюу хажиг өвс, орсоор клишевина байна. Нэг нас ургамал. Навч цэцгсээ бүтцэн үзэмжтэй гоёнсог хэлбэртэй. Тарихтаа хагас хувин бууз эсвэл бүтэн хувин компост буюу шимт хөрс нэмж хийж өгөх ёстой шүү. Бага зэргийн арчилгаа шаардна. Доод талын салаанавч салаалсан ахиануудыг нь тастаж авах хэрэгтэй. Ингүүл саглааж томрох биш дээшээ ургадаг юм. Бараг 1.5 м хүртэл өндөрт ургадаг юм а. Би найзынхаа цуслан дээр 3 м хүртэл өндөр ургасан байхыг нь харж байсан. Үнэхээр сүрлэг гоё харагддаг ургамал да. Талбайхаа үүдэн хэсэг тариарай, зочдынхоо нүдийг хужирлаарай. Талбайдаа мөн мөлхөө орон гургамал тарьж байх хэрэгтэй шүү. Зуны халуунд цуслангийн сүйдрвж террасыг халахлан сүйдэрлэх болно. Бүхэлдэн чимж өгдөг сайн талтай. Манайх сүүлийн 10 жилийн турш Молдавын мөлхөө улаан цэцэг буюу буг буурцаг тарьж байгаа. Дээш мөлхөж ургахтан зориулж дээс татаж өгсөн. Мөлхөж ургахын зэрэгцээ тод улаан өнгийн цэцэг гаргана. Бас хитрхи шигүү ургаад байдаггүй, тийм учраас сүйдэрлэх нь бага. Мөн сүүлийн 3 жил би өөр нэг төрлийн шошин ургамал тарьж байгаа. Энэ бол долихис буюу оронго шош юм а. Цэцэг нь илүү тод, нийл ягаан өнгөтэй. Молдавын шар буурцагнаас үрийг нь гарган авчид дараа жил дахин ургуулж болдог бол
зохицолтой хийс манай нөхцөлд өрөө өгч амжидгүй маа. Тиймээс жил бүр үргэлжлэгийг нь худалдан авч ургуулдаг юм. Тун саяхнаас олон наст цэн буюу пион цэцэг маань цэцэглээд эхэллээ. Цэн цэцгэс дээр олон зүгий цугласан байгааг харав. Харин энэ манай талбайн хамгийн гоёмсог хаан цэн цэцэг байна. Королевский пион гэдэг. Хараахан цэцэглэж амжаагүй байна. Ганц ширхэг цэцгэлэл гэхэд бүтэн баглаа цэцэг шиг асар том хэмжээтэй. Бас их үзэсгэлэнтэй цэцэгдээ. Том удахгүй цэцэглээд биднийг баясгах болно. За эрхэм үзэгчдээ цаг агаар дулгарахын хэрээр хүнсний ногоо болон бусад ургамлуудаа илүү сайн арчилгаа хийх шаардлагатай болно. Арчилгаа таны зүтгэл хөдөлмөрөөс шалтгаалж ургац хамаарна гэдгийг санаарай. Бүгдээрээ хамтдаа гар нийлэн ажиллаж зөв арчилгаа хийж чадвал намар арвин их ургац авах болно шүү дээ. Бас ийм гоёмсог үзэмжтэй орчныг бүрдүүлж ажиллаарай. Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн гэрвэ. Түр баяртай үзэгчдээ.